Монголчуудын Angel Radio 8.1 хөрлөгөн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм сонсч өдрөгтөний өнөөдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дахь студиэс эхийг мэдээж илүү сонсыг сураатагаар үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч өдрөгтөнд шууд урдаг. Өнөөдөр 2023 оны 1-р сарын 20-ны баасан гарагийн нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ зандаа нариулагчаар Амгаланбаатарын ганц хүн ажиллаж байгаа. Өдрийн мэдрэг зандаа. Өдрийн мэд гэрлээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар сэтгэлийн шингээнэ сураатагаар Trusted компани за мөн Asus брендийн аль биесны борлуулагч Best компьютер сантраа ажиллаж байгаа баярлалаа. Тэгэхээр өнөөдөр баасан гараг болохоор яадаг вүлээ? За хөгжилтэй постууд ирдэг аа. За чи эхлэв би эхлэв. За би эхлэе. За өнөөдрийн постуудыг болохоор гэрлээ маань Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдээ байдаг бид нарт. Энд 81 мянган сонсогч маань байдаг. Энд гоё хөгжилтэй постуудаа тавьдаг. Тэгээд тэрийг нь гэрлээ маань ярина. Харин би өнөөдөр арай өөр UB Life гэдэг их гоё сайт байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд юу гэдэг UB Life-ийн түүхүүд гэдэг юм цуврал болон байдаг. Тэгээд би тэнцэн сонсолж ярэ. За хөл хорооны үеийн ганц бие хүмүүсийн секси амьдрал гэдэг нэртэй тийм цуврал явсан. Ямар ноцтой сэдв бэ за. Хөл хорооны үеийн хамгийн ганц бие хүмүүс гэж байна. Тэр чинь нөгөө хөл хоригчаад байдаг. Тэгээ ингээ хэцүүдэд байдаг. Тэгээ хүмүүс нөгөө UB Life руу өөрсдөө нөгөө юугаа түүхээ бичдэг юм байна. Тэгээд тэд нар гоё ингээ эмхэтгээд оруулдаг. За тэгээ би нэгийг уншиж байгаа. Мууртаа үерхсэн гэдэг. Тэгээ би өөрөө гарч өгсөн зүгээр. За нэг мууранда надаас илүү хайртай нэг охинтой танилцсан гинэ. За. Ядаж байхад нэг муур нь амар айштай. Тэгээд тэр охинтойгоо танилцсан учраас нэг охинтой таалагдах гэж үнэхээр хичээж исэн байна. Тэгээ очихдоо л ингээл мууранд нь хоол авчижаал, мууранд нь тоглоом авчижаал. За. Тэгэл эрхлүүлээл. Тэгэл илэх гэж оролдоол. Нөгөөх нь яаж байгаа айштай муур. Уг нь би чинь юу нохоо муур амьдралдаа ганц тагтаач хоолж үзээгүй гэдэг байхгүй. Тэгээд охин ярихын тулд энэ чинь. Тэгэл би тэрч бай гээл муурын өвөр дээр авахаар нөгөөх нь ингээл майжаал хазаал. Би өстой эр хүний гаргаж болох бүх төвчээрийг гаргаад зүгээр юм шиг инээгээ суудаг гэсэн гинэ. За. Сүүлдээ бүр би ер нь мууртай нь үерх гээд байгаа юм уу? Энэ охинтой үерх гээд байгаа юм уу? Мэдхээ байсан гинэ. Тэгээ болцож байгаа охинтой биш бүр мууранд нь таалагдах гэж хичээж гүйсээр байгаад одоо яасан гэхээр би жинхэнэ муурчин болсон гинэ. За. Нөгөө охинтой бүтээгүй гинэ. Тэгээд манго гэдэг нь мууртай болсон гинэ. За бүр. Хөл хорооны үеийн болзаа маань надад найз охин биш муур л авчирсан та гинэ. Тэгээ хайртай шүү манго минь гинэ. Хөөрхөн түгөөс. Илэг аваач юм. Тэгвэл ер нь бол тэгэл муур л найрцсан биш үү бараг тий. Муурч болсон. Нөгөө ааштай муурд таалагдахсаар байгаа өөрөө муурч болсон гэдэг байна. Уул тагтаач хоолж үзээгүй юм гэдэг байна шүү дээ. За одоо миний хэлж юу. За илгээ мэдэрээ манайхаа энэ хүрстэй илгийн аван заа бас нилээн урт за. Тэгээ энийг надаа бүр хувь чатаар нэг хүн ингээ копи паст хийгээд аваад ирлээ гэд авчирсан байхгүй юу. Тэгээд анжаа харангуудаа энийг нөгөө нэг шагж гэлэн гэдэг штеп. Шагж гэлэнгийн бичвэр байна гэдэг гисэн заяа. Шагж гэлэн чи угаасаа марцсан нөхөр. За хэлээ шүү. За илгээ мэдэрээ. Саяын сонгуулийн хамгийн шилдэг паян одоо сонгуулийн үеэр л юм шиг ба. Мэн сонгуульд явлаа штэ. Хар машаа унаад, хар нүдний шаатсан станцаар яриад антенаар нь хүмүүсийг хөө чи ми гэж чичлээл хүн арах юм бол сүртэй ярих юмгүй байсан ч гэсэн ганцаараа нэгэ хоёроо байдал хэвийнө гэж албаар бүлтрээл. Сумын төвийн хүүхдүүд энэ ах шиг лутгүн болчихсон гэсэн царайтай дагаж гүгээл хүүхнүүд нь ийм сайхан амтантаа суучхансан гэсэн харцтай намайг сонжоостай дан говьор явсан учраас шүд сайхан цайлаач гэждээ нүүр харлаад шүдний өнгө тодрохгүй юу. Ер нь нүүр харлахад нүд хүртэл их гоё алаг болд юм байна. Эхэндээ царай марин дээр хар шил тодрооллаг явж исэн чинь харлаад шил царай хоёр ялгагцгаа байчихсан. Харин шил зүүсэн ормоор цав цагаан. Сүүлдээ шилээ аваад явхаар цагаан нүдний шил зүүцсэн юм шиг лаг харагдаж байгаа юм чи. Олон монголчууд хамт явахаараа хоолыг цөлөх юм а. Чоны амьдралаар амьдрд юм байна. Шидсэн чулуу шиг явдаг жолооч хэр бахвал махыг зүгээр ууж байна. Шүдэн цайлзаал зажилга нь хуучны орос махны машаал гэсэн үг. Ганцтайг нь гахаж гаргаад дахиад хийхэд зэлгжил байгаа юм. Завай биас. Айлд ороод
замдаа хоолтойгоо алга болчих юм. Шөнийн 12 болж байхад чансан махыг цөөвингийн хачиртаа ичээл унтахад нам. Маргааш үд үрдэл унгас алдсан эдэмнүүд явах жишээний. Олон хоног хээр яваад ирэхээр оройд хурхирах гэж том аюул гарч ирэв. Хурхирдгүйгээр нь ангилж унтдаг байснаа сүүлдээ бүгд хурхираад хамтлаг болоод наацсан. Үүрээр сэрээд сонсохоор урлаг юу юм бэ гэмээр хүг айзан нийлүүлэн хурхираастай. Зарим нь зүгээр архирцсан. Сүүлдээ хүний чанар муудаад 2-3 өнгө аваагаар хурхирдаг болох нь айдаа надад тамтай шүү. Манай нэг гар эцсийн амьсгалаа татаж буймт хурхирна гэнэ. Тэгээд тийм хүмүүс амар тий. Өгчгүй гэж боддог. Хурхиртаа татангууд нь стачи өгчихгүй байгаа гэж бодоод амьсгааг нь хүлээж идэл нойр сэргэж жишээний. Нэг халуун өдөр нэг сумын төв дээр уулзалт хийв. Өмнөх шөнийн 12 цагт идсэн мах бөксөөр зад буучих гэ болдгоо. Махлаг хар бөксөө жимигээл хужаа явдлаар жорон гээл алхаж яв. Бүсрэгээ татсан хашаад аваад эмнэлгийн жорлон дараа суучихлаа. Тэр жорлонгийн урт гэж би бүр лав ороод суугаад тэр тийм жижигхэн марагдаж байгаа юм шиг. Тэгтээ би энийг хэлээд урд гэхээр нөгөө нэг ингээд нэг олон хүн ордог урт гэж би бодсон байхгүй. Тэсэн чинь 1-0 дотор ороод тэр нөгөө ингээд цуурж ингээд гүвшээ сууд ингээд юу гэдэг нэг бицэд нэг нүхэн нээдэж штэ нэг юм. Тэр нь ийм урт болж таарсан. За тэгээд уцаараа оролдоод сайхан бясалгаж байдал түргэн авсан болтой хоёр эмэгтэй жорлон яагаачгүй байхад хормоо отоо шуугаал ирж байна. Буйн банцны тусраар харагдав. Анаа нар ч овоо юм асгахандээ ухааны бодоод сууж байдал юугүй манай жорлонгийн хаалга хонголгоол нэг бүсгүй шур хийж орж ирснэ. Алтан шаргал хошногоороо гацар шүргүүл алдаад давхарлаа суучих. Ямар авир. Бүксний байдлыг ажиглаад 40 хол гарч байгаа л бүкс. Уцаа барьсан чигээрээ би таг дүлэгдээд гарч байсан баас бүкснөөс дүүрлэгдээстэй. Дүүлчих болтгоо тасалж чадгүй. Цаавай. Миний цаг хугацаа жорлон зогссон. Игч шур гээл задгаа харж байна. Игчийн цаг хугацаа зүгээр урсаа. Йоо. Ямар нэгэн чимээ гаргавал хүн жорлон дунаа чирэг тоон гэж бодоод амьсгаагаа хаажмаар гаргаад гүрилээ. Тэгсэн чи игч давраад хүндрээд насаа. Юу яаж мэдгүй гээд хоошоогоо зэ авлаа. Пүл бал гээл дүлэнгүүд нь дээрийн дүүрлэгдсэн басаа дахуулаад тастаа хийсэн. Зэрэгцээд байгаа хгүй одоо. Азарчгүй. Яа. Питгээл игчдэрийн өтгөн зэрэг газардах нь бүр түрхэн сонсогдлоо. Би ч чимээ гаргалгүй суусаар игчийг өдөж өгсөндөө. Хөөрхийн минь бүр тухтаа даамцгаа солиод гарсан да. Болсон явдлыг нөхдөдөө арил цөмөөрөө өнөөгч орлон очиж үзв. Зарим ирчүүд нь бүр давхарлаж сууж үзээ 5 хүн суналдаад би засгаад асуудалгүй юм байна гэсэн дүнэдэж хагардлаа хөхөрлцсөн. Яа энэ мөрстөө нэр амар тэр үед би чимээ гаргаад игч эргэж харсан бол юу болох байсан бол гэж бодохоор хар хөлсөж явах юм. Танихгүй бүкс нүүр хоёр тулгаар нүүр л ичдэм байл дээ. Маргааш өглөө нөгөө жорлондоо хүндрэг гэснээ хаширлаад цаа таалынх нь дэрсэн сууж байтал хойно нэг юм сүр саргаал явчих. Өнгөлцөг хагарах шахснаа эргээд хартал тийм тас усрээ тонсон болтой нэг ах уу нойрмонүүдээ нухснаа юу вэ хөгшөө гэж авсгүй нэрэ балаа юм аа айда урч жорлонд оролдгүй юм бэлээ сүүлийн доног нүхнийхээ амсар дээр байх тарвгалууга жорлонгийнхаа аман дээр гараа гаргаал суудаг болсон доо Йоо станерэ илэг аваасан ёо ямар амар юм бэ нэрэ Ямар амар гоё бичтэй тий яг муухай амиг За би нэг сайн нэг 2 муухай үгийг яг нөгөө шууд нөгөө уншигдчихлаа. Хамаагүй. Дараа нь юу яасан шүү дээ. Намайг нэг хүн цагдаад өгсөн шүү дээ. Нөгөө яг ингэж инста гэдэг үг уурсан чинь. Йоо. За би энд бицнээ л унссан шүү. Йоо батгаар инээдрээд байгаа. Йоо. За нөгөө UB Life-ийн түүхүүд. UB Zig Life гэдэг гоё сайт эд. За хөл хорооны үеийн ганц би хүмүүсийн кекси амьдрал ярьж байгаа. За. Нэг хүн ингэж ütсэн. Цар тахал намайг нилээд ганцаардуулсан. Сайхан ярилцаад суух хүн тэр бүр байхгүй. Тэгээд нэг л ингэж хачин болчихсон байсан гинэ. Би тэгээ өөрөө оюутан л да. Ядаж байхад хичээл орохгүй.
нөгөө кексийн харилцаа гэдэг зүйл миний хувьд таг гацсан. Гэтэл яг сүүлийн хөл хорионы үед байрныхан гадаа ингээд нохоогоо салхилуулж байгаад нэг охинтой танилцсан гинэ. За. Манай тэр хэвд амьдардаг. Тэр бас нохоогоо салхилуулдаг. Тэгээ бид хоёр ингээд 2 хоног ингээд хамт нохоогоо салхилууллаа. За. Яг тэр 2 хоног би хөл хоройг хайрлсан гинэ. За. Гадаа хинч байхгүй. Зөвхөн бид дөрөв салхилж байсан болохоор нэг л сэтгэл дамарт тайван тухтай байсан. Тэгээ нэг өдөр нөгөө охин намайг халуун шоколадаар дайлахыг санал болгосон гин. Тэгэл гэрт нь ороод ойр зургийн яринга халуун шоколадаа уусан. Тэр өдөр юу ч болоогүй тэгсгээд өнгөрсөн. Харин дараа нэг өдөр бид гэрт нь кино үзэхээр болов. За. Бид гэдэг нөгөө нохотогоо дөрүүлээ те. За. Тэгээ кино эхлүүлээд л тэгэл тэр эхлүүлж байгаа шүү дээ. Эхлээд баг бичиг нь гарч эхэлж байгаа л тэгсээгүй гинэ. BBS ковидын халдвар авчих вэ гэдэг айцтай байсан үү шүү дээ уун тий. Тэгээ нөгөө кексээс азлагдаад удчихсан байсан болохоор халдвар авсан ч хамаагүй санагдсан дөө гинэ. Тэгээ ер нь бол нөгөө нэг кино үзэх нь бол зүгээр шалтгаан байсан юм шүү дээ тий. Халдвар авсан ч хамаагүй санагдсан дөө гэдэг байгаа байхгүй. Тийм. Өөрхөн түүхгүй. За хамтран ажиллаад танилцуулчаад миний дараагийн пост руу оръё. Улаанбаатар хотод 14 цаг 28 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сэтгэлээ шингэн гэсрэтээр Trust Trade компани хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр чинь хэдэн мөлий 1 сарын 20 тийм үү? Элэгний нухшийнхын талаар мэдээлэл хүргэх юм байна. За яагаад хүнсэндээ элэгний нухш хэрэглэх хэрэгтэй вэ гэхээр орц найрлага нь үхрийн элэг гахаан өөх байдаг ба Trust элэгний нухшийг хэрэглэгч нар илүү зөөлөн амттай талхан дээр түрхэж идэхэд бутардгүй амархан түрхэгддэг болохоор нь авдаг гэж судалгаагаар тогтоогдсон байдаг гинэ. За тэгээ элэгний нухшийг өдөр тутамдаа хэрэглэснээр хүний биед дараах ашиг тусыг үзүүлдэг юм байна. За элэг нь өөх тос багтаа тижээлэг түргэн шингэдэг бүтээгдэхүүн бөгөөд төмрийн өндөр агуулмжтай үн цэнтэй ургуудаар баялаг гэдгийг тэмдэглэх нь мэдээж зүйтэй. За тэгээд төмрөөр баялаг учраас гемоглобин болон сахарын хэмжээг тогтворжуулдаг. За Trust Trade компани хям бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ түүхийн эдээс нь эхлэн хэрэглэгчдэд хүрэх хүртэл бүхий л үе шат дамжуулгын хасаап, за ICO 22,000, за өөр олон улсын стандартуудыг хэрэгжүүлэн ажилладаг удирдлага баталгаажуулалтын FSSC стандарт нь нэмэлт шаардлагуудтай лабораторийн болон чанарын стандартуудыг багтаасан юм цогц стандарт гэж бас үздэг юм байна. За тэгээд Trust Trade компани нь эрүүл ахуйн чанарын стандартын шаардлагад нийцсэн ам чанартай махан бүтээгдэхүүнийг шууд таны гарт үйлдвэрийн үнээр нь хүргэж үйлчилж байгаа. Хүргэлтийн нөхцөл нь 50,000 төгрөгнөөс дээш үнийн дүнд хот тодор үнэгүй хүргэж байгаа шүү манайхаа. За тэгээд угаасаа эдгээр чинь сая бол зүгээр элэгний нухшийн л ярьлаа штэ. Тэрнээс биш ингээд махан бүтээгдэхүүн ерөөсө бүх л юм байгаа штэ. Шууд шарахад бэлэн хоньны гуй хүртэл байна. Стейкнүүд төрлөөрөө байгаа. За тэгээд дахианы махан наггетс, банш, бууз тэ одоо ерөөсө махтаал холбоотой бүх хямнууд бол зүгээр төрлөөр байгаа штэ тий. За тэгээд ерөөсө бүх бүтээгдэхүүнээ та сонгоод 50,000 төгрөгнөөс дээш үнийн дүнд бол хот дотроо үнэгүй өргүүлж байгаа. Захиалга өгөхийг хүсвэл 7711 75 T2 7711 75 T2. За мөн шууд Trust Trade гэмээр гээд вебсайт руу ороод захиалга өгөх боломжтой байгаа шүү. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 22 жилийн төгс Сэтгэлээ шингэн гэсрэтээр Trust Trade компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. Инх жаргал таваа гэж тэгнэ. Амь насаа зөлсөн байж тэгнэ. Тэр нөгөө ковид халдвар тэгсэн чинь туяа эрдэн тэгнэ. Тийм үед юу амь нас гинэ. Нэрэл тийм бах та тий. За дараагийнх нь бас нэг юм төгс сот нямжоо гэдэг манай сонсогчийн группт оруулсан нэг 3 ингээд 3 тасалж ицсэн байхгүй юу. Гэхдээ энэ нь бол ингээд нэг үйл явдал заяа. За би одоо эхнийх нь хэсгийг явъя за. Би хуучнаар Зөвлөлт холбоотой улс одоогоор Орос улбаны улсын Москва хотод цэргийн үеийн дээд сургуулийг 1986-аас 1991 оны хооронд сурч төгссөн нэгэн бүлгөө. Тухайн он жилүүдэд тус улсад өөрчлөн байгуулалт явагдаж дараа нь зөвлөлт холбоотой улс задруу унах явцыг өөр юм уу энэ муу цэйлэнгээрээ харсан нүгэлт нэгэн билээ би. Сүртээц. Хуучны үзэл суртал нуруу унаж манай сургуулийн нийгэм философийн багш нар юу захаа мэдхэ болж намын дарга нар юу ухуулан мэдхэ байсан тэрхэн үед энэхүү явдал болсон юм. 1990 оны хавар сургуулийнхаа 4 дахь жилийн төгсөлтийн шалгалтаа бид хідэн гадаадын сонсогч нар өгч эхлээд байв. Ийхүү завгүй байх үеэр Москвагаар дамжин өнгөрдөг Германы оюутан найз маань манай дээр ч нэг хоноод Монгол руугаа галтргээр явах болдг юм байна. Айлд хоног төрүүлж байгаа оюутан маань яа зүгээр ах уу гэд нэг том шилтэй гадаад арих буюу виски гаргадаг юм байна. За яг маргааш нь
криминалистик гэдэг нэг одоо яг одоо гимтэрэг болоход нэг очиод нэг хурууны химээ авдаг үедэг штэ тий. За тэр хичээлийн шалгалтыг мундаг зарчамж хатуугаараа зарахтаа Орос дэд турандаа авах байдаг. Урд хожим ууган байтгаа үнэртэж ч үзээгүй гой шилтэй виски химээхээс нь хальт амталмаарч байдаг. За тэгээ бодож даврахгүй нөгөө найз оюутантайгаа 3 татаал унтаж маргааш өглөөнийхөө шалгалтанд би орно хэмээн ноцтой мэдээллийн тэр оройн бяцхан ёслол эхэлсэн буй зэ. Гинт хаалга чанга болбох чимээнээр би сэрлээ. Ядаж байхад толгой хараа шахаж байна гэж жигтэйхэн дээрээс нь согтуу гараагүй өрөөндөх байдал ундуу сундэ нөгөө найз оюутан маань 2 том хоосон вискиний шилтэй хамт шалан дээр нам тасарчихсан унтаж байх юм аа. 2-ыг хусаасан. За алдарсан юу 2-3 дадах өнөө мө оюутны аавда авсан гэсэн өшөөний вискигээ бас гаргасан болох нь тодорхой болов. Юу болсон тухай санах ч юм алга. Хөө шалгалт авах гэж чамайг багш болон ангийн сонсогч нар шалгалт авах танхимын гадаа жагсаад хүлээгээд дэжтэй хурдлаарай гэд. Манай нэг сонсогч хаалганы цаанаас ордуу 50 хилчгээд гүүгээ явчихлаа. Хэрэндээ хурдан хөдлөөд цэргийн дөрөв томцоо өмсөд гарсан маань хагас суух санаанд үүр төрхөн байдаг юм аа. Хөөрхий. За эхнээс дууссан заяа. За дараа нь үргэлжлүүлэх юм те. За би нэг юу вэ? Багшийн тухай яригдж байгаа шүү дээ одоо тий. Нэг англи хэлний багшийн нэг түүхийг ярьж байгаа. За. 6 дугаар ангид англи хэлний хичээл орж исэн байл да өөр ингээ багш хүн. Одоо анги нь болохоор 6 дугаар ангийнхаа. Тэгээ самбар дээр ингээл өөр жишээ болол my husband's name is Bolt. He singer гээл тий. Одоо манай нөхрийн нэрийг Болт гэдэг тэр бол дуучин гээл ингээд нэг жишээ авал битсэн юм байна. Тэгсэн маргааш нэг хүн ирээд багшаа та нөхрөөсөө гар үсгийг аваад өгөөч гэсэн гэдэг. Камертоны болт ихнэрг ойлгосон. Хөөрхий юм би. 6 дугаар ангийн хүүхдүүд ч дээ тэгэхээр одоо аргач юм да. За дараагийн одоо нөгөө нөхрий чи одоо нөгөө 2 дахь хэсэг үргэлжилсэн. За тэгэл өөч нөгөө хувцас өмсөөл Google гарсан шүү дээ тийм. Шалгалт өгөхийн өмнө багшад илтгэл өгөхөөр намайг хүлээж байгаа олтой бүгд жагсан байна. Би хам хум гүйж очиод жагсаалтаа ороод дин дуям хэрэндээ л хөдөлгөөнгөө номхон команданд орон зогсвоо. Гэтэл өнөө дэд турандаа багшийн над руу харсан нүдний харцыг насан туршдаа мартахгүйгээр тогтоосон л юм да. Төрийн минь сүлд өршөө. Цэргийн хүн дөрөмт хувцсыг яг таг бүгдийг цэргийн дөрмийн дагуу өмссөн жагсаалд орох дүрмтэй байдаг атал тэр үед өөрийгөө дөнгөж нэг юм ачтал малгай өмсөөгүй. Цамцаа буруу товчлсон. Зэнгээгүй. Цэргийн дөрөм цахин гутлын оронд хятад даавар шах өмсчихсэн. Дээрээс нь гостоо. Гажим зогсож байгаа дөнгөж мэддэм байна. Өнөө дэд урандаа багш маш их тогшорч би энэ найрамд алба хаших хугацаанд ийм сонсож хизээж хараагүй. Эндээс зайл ийм сонсож би лав төгсөхгүй юм ээ. Аимшигтай нүдээр харж бараг л тэрээр ухаан алтган шахуу чангаар орилдгийм да. Энэ явдал бол миний сургуулаас хөөгдөх хангалттай шалтгаан мөн гэдгийг согтуу ой ухаанд минь эргэлдэхийн сацав. Өөхсөн нэгэнд хөөгдөж байгаа юм чи нэгсэн агсан тавиад зайлнаа гэл. Өнөө дэд урандаа багш руу нас орсон мэдээг өчигдөр авлаа. Хэрвээ таамуу сайнар өвлийн амралтаар намайг шийтгэж Монголд явж амрах эрхийг минь хасаагүй бол би аавтайгаа уулзаж амжих байсан юм гээл агсанаж гарав. Миний гэсэн чинь нөгөө өмнө нь яагаад чөлөөгөө гэхэлэр ингэсэн гинэ. Миний шүд өвдөд байхаар нь архиар зайлвал намддаг гэж нэг сонсогчийн хэлснээр шүдээ зайлаад болохгүй болохоор нь сургуулийн шүтний эмчд үзүүлсэн чинь манай хариуцсан дараад надад үзүүлсэн танаа сонсогчийн амнаас арх өнөрцөн гэд хошуу хөргснээр ийм шүд шийтгүүлсэн бүлгөө гэж байгаа байхгүй. Согтуу хүн сохор ухаантай гэж эрүүл хүнээс хит дахин дав сэтгэдэг юм билэ. Өнөө багш сандарч хурдан хариуцсан дарганараа дууд гэд нэг сонсогчийг гүйлгэж амжив. Тун удалгүй гадаа сонсогч нарыг хариуцдаг Орос дарга дэд турандаа, намын дарга дэд турандаа, манай курсын Орос дарга, намын дарга нар сан минь гүйлзээр ороод ирдэм байгаа зү. Би ч агснаа өргөжлүүлэн намайг шийтгэж өвлийн амралтаар Монгол явахгүй байх шийтгэл өгсөн Орос даргалуу дайран ёстой нэг түүхэнд байгаагүй эвгэнэлт инээдмийн жүжигийг үнэн утгаар нь тавьж Орос бараг бүх хараалын үгийг бүгдийг нь орсгосон байдаг. Надад буцах зам байхгүй зөвхөн урагшаа гэдэл дотроо бодоо агсам тавьсаар сүулдэ намайг Орос намын дарга өөрийн эцгээ алдахад ямар хэцүү байснаа ярин тайтгаруулж 2 сонсогчоор төшүүлэн амьдрдаг байрлал маань хөргөж өглөө. За 2 дахь хэсэг штэ энэ. Дарааг дахиад 3 дахь хэсэг үргэлжлэн заяа. За жинийгийг сонсъё. За. Одоо нэгэнт багш ярьж юм чи ахаа багш ярьж. За. Бас нэг багшийн дурсамж. Бас л 6 дугаар ангид хичээл орж исэн байна.
За. Тэгсэн нөгөө сурагчдын хөөрхийн нэг хүүхдийн нус нь гойжод байсан байна л та. Тэгэхээр нэг гараад нусаа нэгээд ирээ гэсэн чинь нөгөөх нь үгүй багшаа тэгвэл би хичээлээсээ хоцорч штэ. Зүгээр хүчтэй татаа залгичих гэсэн хүчтэй татаа залгицсан. Тэгээд тэрийг бүр хийж байгаа татаж залгидаг шүү дээ. Хичээл сооцорч гоод шүү дээ. Хөөх. Онцордохтой. Яа. За хамтран ярьдагшаа танилцуулаад тэгээ минийх рүү орё. За одоо өдрөдөд 14 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярьдагчаар Asus брендийн албасны борлуулагч Best Computer хамтран ажиллаж байгаа. За Best Computer-ийн тэр Asus яг ямар тэр одоо компьютер аваад ирвэ гэхээр энэ дэлгэц нь одоо бид нар бол LED дэлгэц гэж ярьдаг бол LED дэлгэцийн дараагийн үе OV гэдэг урталтай үсгтэй OLED гэдэг ийм дэлгэцийн технологитой Asus брендийг оруулж ирж байгаа юм. За энэ болохоор яадаг гэхээр одоо бидний нөгөө гар утас телевизэрийн компьютероос хөх туяа гэж хөхөлбөр туяа гэж ялгардаг. Тэр нь бидний одоо нөгөө унтах ёстой одоо бид нар унтах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө бид нарт унт гэдэг нэг даавар бид нарт ялгардаг. Ямар нэртэй вэ? Мелатонин. Тэрийг тэр нөгөө хөх туяа дарангуулчдаг учраас бид нар нөгөө зомби болж хувирдаг. Ялангуяа программистууд, график дизайнерууд те ингээд нөгөө маш их ажилтны үед тэгээд тэд нар ч нөгөө унтах ёстой цагтаа унтаж чадахгүй. Яг л тэр хөх туяа ялгардаг. Тэгэхээр OLED дэлгэц болохоор гол нь тэр хөх туяа ялгардгүйгээрээ ингээд нөгөө эрүүл мэндийн хувьд ашигтай тустай болж байгаа. Дээрээс нь нөгөө өнгө ялгаралт нь маш супер гэж ойлгож байна. Яг ингээ бодит өнгийг хамгийн сайн гаргадаг. Тэгэхээр ялангуяа яг саяны хэлсэн тэр дизайнерууд те эсвэл нэг кино бүтээгчид ч юм уу ер нь ямар нэг ингээд яг тийм урлагтай холбоотой юм хийдэг хүмүүс бол бүр гоё юм байл. За тэгээд нөгөө 1000 сонсохоор нэг үзгэж өөртөө сайхан очиод харцсан дээр штэ тий. Тэгээд тэр өнгөний ялгарл малгарлыг бол бүр ажил дээр 2 компьютер авчирч чаад бүр үзүүлсэн гэжтэй. Нэг нь LED дэлгэцтэй, нөгөөх нь OLED дэлгэцтэй тий. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл энэ манайхаа 75 65 66 77 гэсэн дугаараас аваарай. 75 65 66 77. Тэгээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Asus брендийн албасны борлуулагч Best Computer хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За нөгөө нөхрийн үргэлжлэн штэ одоо нөгөө төшүүлээд за харж байгаа. Хоёр сонсогчоор төшүүлээд нөгөө оюутныхаа байрлал явсан шүү дээ тий. Өрөөндөө ортол өнөө нөгөө германд сурдаг оюутны найз маань орс руугаа арилаад өгсөн байна да. Агсам тавьсандаа би ядраад орондоо ороод унтаж байтал хин нэгэн сэрэж байна. Хартал нэг Вьетнам сонсогч намын дарагт намайг чамааг асруулахаар явуулсан учраас би чамд халуун дахианы шүлээ авчирлаа. Идчих гээл орондоо зоог бариваа. Өөр даварсан тий. Даам гарцсан байгаас тий. Шүл уугаал дотор сайхан онгоогоол болсон явдлаа сансан чинь өөртөө ч итгэхээргүй дүр зураг харагдаад санаа маш их зовон суудал өнөө намын дарга улс төрийн орлогч миний дүнгийн дэвтрийг аван орж ирээд надад ихэд санаа зовох мэт дүр эсгэн нөгөө багшаар чинь чамд хорошо буюу сайн дүн тавиулчихлаа болно нэзгээд цаашид санаа зоволтгүй яа ти би обиду не дам гэж хэлээд гараад явж илээ. За ингээд хит оногийн дараагийн шалгалтын өмнө нөгөө намын дарга маань ирж шалгалт авах багшийн чихэнд нэг юм шивнээд л надаас юм асуулгүй хорошо дүнтэй үлсаад ирж идэв шалгалтыг юу ч уншилгүй тавьж илээ. Сүүлд нь сонсоход миний агсам давсны дараа нөгөө багштаа биднийг хариуцсан орос дарга нар удаан маргалцсны эцэст намын даргын ялалтаар өндөрлсөн билээ. Яг тэр жил Москвад үүмэн дэгдэж зөвлөлт холбоот улс нет болох үедээ миний энэ үйл явдал давхцсан жил байдгийн. Дараа жил зургуулаад өгсөж диплома өргөдлөөд яг буцхийнхаа мөчөд миний аав амьд байгаа баяртай гэж хэлээд гарахад бүх орос дарга нарын ирүүн малтарсан ийм нэгэн төв өндөрлөө гинэ. Жиж яагаад үнэнгээ хэлсэн бэ гэж юу? Тухайд 1990 онд Оросоос өмнө Монголд маань арчлал хөдөлгөөн өрнөд нийгэм хуучнаасаа төсөөр болсон байхыг би зуны амралтаараа хараад хэрэндээ их юм ойлгоод хуучингаараа байсан тогтолцооныхноос хилмигдэж явсан хариугаа авсан ухаан юм л та. Гоё тэгт. Тэгээд аюу гой үргэлжлэл би 5 жилийн дараа төгссөн сургууль дээр очисон түүх оршвоо гэдэг байгаа байхгүй. Тэрийг ах энийгээ дахиад энэ хүн үргэлжлүүлж бичин гэсэн үг байна шүү дээ тий. Гоё ягаас тий. За maaхан тэгээд одоо нөгөө Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 сонсогчдын нэгдсэн групп гэдэг Facebook групп байгаа. Бид нар 81 мянгуулаа байдаг. Тэгээд нэмэгдэж орж ирээ бас манай байгаа гишүүд маань өөрсдөө тохиолдсон хөгжилтэй постуудыг бичээрэй. Тэглээ бид хоёр баасан гариг болгон ингээд уншиж явах болно. Ааха. За. За тэгсэн нөгөө UB Life-ийн түүхүүд гэдэг нэг марцсан юм байгаа шүү дээ. Тэгсэн нэг залуу ингэж бичиж байгаа.
миний үзэж байсан энэ эрэгтэй хүн шиг. Миний үзэж байсан хамгийн амар кино бол Дэв байсан гинэ. За. Дэв гэдэг кино. Монголын уран зохины нөгөө аим шиг кино байдаг. За. Тухайд кино театрт аим шиг кино үзэхэд байтугай ер нь кинош нэг би өөр үздэг байсан үе гинэ. За. Гэтэл яаж яваад чим тэр киног үзэж таарад аим шиг хэсгүүд гарах үеэр нь эрэгтэй найзтайгаа үзсэн байна. Аим шиг хэсгүүд нь гарах үеэр эрэгтэй найзынхаа гараа сатгаад ингэрт нь нүрээ наагаал. Уг нь би ч бас эрэгтэй хүн шүү дээ. Тэр үеэс хойш маань бас л эвгүй над руу хардаг болсон гэнэ. За. Тэгэхээр нөгөө энэ одоо бэлгийн чиг хандлага зүгээр байгаа гэдэг. Тэгээ одоо хай ярилцаж инээдэг юм гинэ. Ингэрт нь нүрээ наагаад. Цэрэг болтын тогоос амар гоё кино шүү дээ. Яа, илгээ баяжгаа. За миний дараагийнх нь шүү дээ. Айгу тавч бөгөөд тодорхой. Дэндүү гэд бас манай сонсогч тэгээд нөгөө сонсогчдын групп дээр оруулсан. Яг хаштаг хөгжилтөө түүх гэж хийгээд оруулсан үлээ. За нөгөө хүрэлцэг нь хурандаа цолтой офицер найзаагаа залуу байхад нь авгаата болгох гэж хүгэлжээж илээ. Шүтээсийн нэг оюутан охиныг лүнз найрч өгөх санаатай. Тэр үед манус яагаад ч юм амар үлсдэгсэн. Хоолн дааж ходоод орно өргөтнө гэж бусад найзуудтайгаа ярилцаад хэдүүлээ мөнгөө нийлүүлж 10-аад пиршкины мөнгө осгоо гэнэ. Тэгээд соёлын төвөргөний дээр нэг цайны газрын гадаа нөгөө охиноо дагуулц хармаандаа 3 кат. Их маадгаар орсон чинь тоогооч анаа манусыг харснаа ширхгээ бол байхгүй гэж хэлдэг гинэ. Ороод үүдээр ингээд орсон чинь. Шууд ойлгодог. Ядарсан оюутныг баллер дээлгэж байгаа шүү. Биднес зүгээр л орсон шүү. Юу ч асуугаагүй гинэ. Тий нөгөө сонсогч гойжор тэр гоё охинтой суугаагүй шít бэлгийнүүд нь хаагдсан мó суг гинэ. Яа. За яг төстэй дээр нь мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилладаг болохоор хөл хорионос хойш ажлын цаг багасаад байсан зүйл бол байхгүй. Харин ч баг ихсэн гэхэд болно. Тэгээ ганц би удаан явсан болохоор дээрээс нөгөө хөл хорой цар тахал гэд их стресстэй байсан учраас хүнтэй уулзч үзэх гээд нөгөө болзооны Tinder аппликейшнийг ингээд нээж үзсэн юм байна. Эхлээд олон хүнтэй холбогдохгүй тэгсгээл явж байгаад бүр марчихсан байсан гинэ. Тэгсэн нэг өдөр нэгэндээ таалагдсан байна гэд нэг бүсгүйн зураг хөрөг гараад ирлээ. Үзээд алтхаа шийдээд чатлсан нэг газар уулзгаарч боллоо. Аль болох цэмбигээд цагаасаа эрт очиж хүлээж суугаад байн толинд өөрийгөө хараад тэгэл их л юм болсон гэж. Тэгээ нөгөө бүсгүй чинь тэгээ ирсэн гинэ. Аятайхан гоё нүдтэй, шув шулуун хар үстэй, өсгүйтэй гуталтай даашин зөмсөн хөөрхөн эмэгтэй байсан. Бит хоёр юм яриад л ууж идээд л нэлийн хугацаа өнгөрсөн. Тэгээ жоохон халцсан юм байна. Тэгсэн нөгөө эмэгтэй чинь өөр зөөгчөө гэсэн гинэ. Амар ойрсон гинэ. Өөр зөөгчөө гэл. Тэгээ би ингээд цоцсон гинэ. Тэгсэн нөгөө эмэгтэй яасан 200 г аваад ирэх. Я пошот. Я уул нь дар суугаас уужсэн гинэ. Дарсандаа галзсан. Үнэн дүр гарч ирж байна одоо за. Тэгээ гайхсан. Саяхан дар суугаас уужсэн хүн яагаад ингэж байгаа юм бол тэгээ гайхсан гинэ. Тэгсэн нөгөө чинь архийг хүй гэхийн завдлаг уугаад дахиж нэмж авсан гинэ. Тэгээ бүр согтцсон. Тэгэл хөгшөө энэ төр гэл. Тэгэл ингээл харсан чинь ийм сормос аваа хийчих. Аимшигтэй юм өөдөөс харж байна. Тэнгэр минь дуу алдсан гинэ. Тэгээд ячаа шууд орхиод явж чадахгүй. Тэгээ гэрт нь хүргэж өгье арай гэж хаягийг хэлүүлж аваад нөгөөд нь цогцсон учраас хаана байгаа гэж хэлж чадахгүй. Тэгээ хүргэж өгөх замдаа бүр ингээд өөрийг нь ингээд загнаадсан гинэ бүр танихгүй бас ингээд бүр агсан согтуу тавиад. Тэгээд энэс хойш ер нь стресстэй, айцтай байлаа гэд хамаагүй хүн амтанд уулзаад яваад иж болохгүй юм байна. Аль болох тайван байж гэртээ байхыг илүү үзэх болсон доо гэнэ. Гашрах нэр. Яа, илдэг яг хөшгнэ. Яа, за дараагийнх нь бямб цог төгсөө гэдэг үгний бас сонсогчдын групп дээр оруулсан хүчилтөө постсон. Би гэдэг хүн бүтлгүүн дэнтсэн хүндээ хааны үеж явна дандаа бүтлгүүтэн. Одоогоос 5 жилийн өмнө ажил дээр оройтод суухар болоо.
ажлын хэд надаас түлхүүр байгаа эсхийг л авалваа. Учир нь өчигдөр нь ажлын түлхүүрээ мартаад гэртээ арай дамарч байсан ахыгаа дуудаад ажлаа төвжүүлсэн болохоор за тэгээд ажлаач дуусч гарах гэж түлхүүрээ адил байдгүй. Хичнээн яагаад ч олцсонгүй. Ажил дээр хонолтой байж дахиад ахыгаа дуудалтаа нш бандсан нүр нэрлэхүү зангаас оож хэсэг сууж байтал мэрэгэн санаа төрвөө. Хаалга дотроос нь түгжээд цонхоор өсрөх гэж байгаа. За тэгээд гадуурхаа хаалганы цаана үлдээгээд хаалгаа түгжээл хоёр давхраас зүгдэж байгаа л өсрлээ. Унахтаа гараа ураатглаа. Тэгээл хоёр ч хашаа давж тойрч ирээд гадуурхаа аваад хаалгаа түгжээгүй өсөрч гэж. Ямар бүтлгүй. Ийм л бүтлгүйгөө хамаг хараалаа урсгаж дахин төвцөн эсгээ шалгаал дахиад ихнээс нь эхэлвэ. Хоёр давхраасаа өсөрч хоёр хашаага давдгаараа дав. Энэ удаа гараж авахын эвгүй болгочихсон. За оройн гэрийнхээ гадаа ирээл кармага тэмтэрдэл өнөө өчнөө хаагаад байсан түлхүүр халаасны цорхоогоор яваад орчхож урсан айрс эвгүй болсон гараа харж тоглолтын нулимстай өөрийнхөө бүтлгүү гайхаж гэрлүүгөө орсон доо гинэ. Яста бүтлгүй нэг. Дахиад зөндөө хүүхдээ юм би та нар хүсвэл постлно гэсэн юмсан. За постлороо. Йоо. За нэг богинохон юу байна уу? Байхгүй. За би тэгвэл нэг богинохныг уншаад өгч जैन. Амар богинохон заяа. Дүү танаа үеийнхэн ягаад англи хэлэндээ муу байдгийг гэж би. Аргагүй штт нү богоди том жирийн олигтой юм ярьдаг байсан биш үү? Яг үнэ. Бас нэг пингвин те. Воо гэдэг. За энэ хүрээд 2023 оны 1-р сарын 20-ны өдрийн үдийн ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс ихийг мэдээж илүү сонсыг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сэтгэлийн шингэн гэх сураатаагаар Trust Trade компани за мөн Asus брендийн аль биесны борлуулагч Best Computer хамтран ажиллаа. Баярлалаа. За зандаа тас баярлалаа. За баярлалаа гэрлээ. За ингээ арлын 5 өдрийн турш үдийн ачаар нэвтрүүлгийн найруулагчаар ажилласан ганц өгтөө бас баярлалаа тийм ээ. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа 15 цаг 15 минутаас хөтлөж хааш амын нарын хөтөл өргөдөг элдвч би нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүлээвч үзэж сонсоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Asus-ийн албан ёсны дистрибьютор Best Computers. Утас 7575 66 77. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сэтгэлийн шингэн Trust Trade мэдээлэл авах утас 7711 75 тэг 2. 3 2 1 эфир. Үдийн хачаар нэвтрүүлэг хөтлөгч Зандаа хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3